Бүдүүчдэр юу байдаг вэ гэхээр эрлийн төвлөрүүлэлтэнд гат тэргийг хүлээн авах ба явуулах замналд ордог бүх сум, оруулах гарах замлын ба сэлгээний светофорууд, хүлээн авах явуулах замууд болон сумын секцүүдийн зам төмөр илгээнүүд одоо эрлийн төвлөрүүлэлтэнд одоо багтдаг байх нь шүү дээ. За тэгэхээр өртөөг дохиожуулахын тулд хүлээн авах явуулах замуудын хамгийн ашигтай урт ба тэдгээрийн оврын хязгаарлалтын нөхцлүүдийг харгалзан тусгаарлах үйлдвэрүүдийг байрлуулна. За орлох светофоруудыг сөргүү сумын шорын үзүүр буюу дагуу сумын хязгаарын шонгоос 50 м-с баггүй зайд байрлуулна гэх мэт одоо ийм юмнууд байдаг байх нэ. За гарах светофоруудыг байрлуулах бас их учиртай. Тэгээд хэдүүлээ энийг энэ зурган дээрээ тайлбарлая. За тэгээд та нарыг ирэхээр хэдүүлээ нэг өртөөний нэг утас бүдүүрч зурж бүр шинээр нь одоо эхний зурааснаас эхлээд зурж үзэн. За энэ дээр болохоор одоо нэг утас бүдүүр зурагдсан байна. За эндээс хэдүүлээ харахаар одоо юу харах нь хэдэн замтай өртөө байна вэ гэхээр 1 2 3 4 5 6 хүлээн авах явуулах замтай одоо өртөө байж шүү. За тэгээд тэгвэл хоорондын зам нь хэдвэ гэхлээр ингээд өртөөний маань хил хязгаар тэгвэл али хаанаас хаа хүртэл яадаг вэ гэхлээр өртөөний хоёр талд биш та оруулах дохионууд ах хэвээр. За тэгэхээр тэр оруулах дохио маань энэ байна. Энд N оруулах дохио, N-дэгэд нэмэлт оруулах дохио. За энэ оруулах дохионоос нөгөө талын энэ талаас ирж байгаа галтарнуудыг өртөөнд оруулдаг Ч оруулах дохио, Ч-дэгээ оруулах дохио. Тэгэхээр энэ манай өртөөний хил хязгаарууд энэ биш. Оруулах дохионуудын хооронд ингээд 6 замтай өртөө байна. Тэгэхээр энэ оруулах дохионудаас цаашаа юу байна гэж үзэх үү? Хоорондын зам байна гэж үздэг байх нь шүү. За тэгэхээр энэ хэдэн хоорондын зам нь 2 хоорондын замтай хэсэг байна. За тэгэхээр Улаанбаатар төмөр замын хувьд бол дандаа их нэг хоорондын замтай л да. Энэ бол Оросын одоо Оросд бол ерөөсөө хоорондын зам нэгт магистрал шугам 2 хоорондын замтай байдаг. Тэгээд Оросын одоо магистрал шугам дээр байдаг одоо нэг өртөөний нэг утас бүдүүрч энэ төр байж байна. За тэгээд хэдүүлээ ахаад ярихад бол ер нь бол эхлээд хоёр талд нь бол орлох дохио ах хэвээр одоо энэ талаас нь ярий дөө. За тэгээ энэ Ч үсгээр тэмдэглэсэн энэ N үсгээр тэмдэглэсэн гэдэг чинь нэ шүү дээ. Энэ талын өртөөнөөс ирж байгаа галтарнууд чотны буюу тэгш дугаартай байх нь одоо ч 276 дугаар галтраг 6 дугаар галтраг өшөө юу гэдэг вүлээ. За ийм тэгш дугаартай галтрнууд бол эндээс ирдэг учраас тэр галтарнуудыг өртөөнд оруулдаг дохио маань Ч нэртэй байгаа юм байна. Тэгвэл энэ талаас эсрэг зүгээс ирж байгаа галтарнууд бол мэдээж сондгой дугаартай буюу ничотны галтарнууд учраас тэр галтарнуудыг манай энэ өртөөнд оруулдаг дохио бол N үсгтэй байх нэ. Ничотны галтарыг зориулагдсан байх нь ингээд 5 ламптай байдаг штэ. Хамгийн дээр нь бол одоо шар тэгээд ногооныг ингэж цулгуугаар тэмдэглэн тэгээд энэ битүү харлуулсан улаан тэгээд энэ шар энэ ингээд саран цагаан гэдэг нэг оруулах дохио маань 5 лампыг 5 өнгийг ингээд нөхцөл тэмдэглэгээр тэмдэглэдэг байх нь. За тэгсэн чинь энэ хоёр хоорондын замтай учраас Орос улс нь ингэдэг. Энэ талд нэг өртөө байгаа ах нь тэр өртөөнөөс ирж байгаа чотны галтнууд бол энэ хоорондын замаар яваад энэ дохиогоор ингээд энэ 6 дугаар зам руу орж ирж болно, 4 дугаар зам руу орж ирж болно, энэ 2 дугаар зам руу орж ирж болно. Ишээ доош нь энэ хараа хүүхдүүдийн замууд дээр энэ сум бийж шүү. 1 болон 3 дугаар зам руу одоо ийшнээ харсан сум байхгүй байна гэдэг чинь энэ хоёр зам дээр бол эндээс ирсэн сондгойл галтарнуудыг хүлээж авахаас ч чотны галтарыг оруулж болохгүй. Чотны галтарыг оруулж болох зам энэ сумаас харна 2 дугаар зам дээр оруулж болох юм байна. 4 дээр хүлээж авч болно, 6 дээр 5 дээр хүлээж авч болох нэ. За тэгээд ингээд эндээс ирж байгаа галтарнуудыг энэ Ч дохиогоор энэ дээдлийн хоорондын замаар явуулаад энэ дохиогоор ингээд энэ дээр нэг шар гол зам дээр бол нэг шар асна хажуугийн замаар аль нэг хажуугийн зам руу оруулах гэж байгаа бол энэ дээр чи 2 шар асна автоматар өөр ингээд асчдаг байх нь шүү дээ. За тэгсэн чинь энэ хоорондын зам нь тэгвэл юунд хэрэгтэй вэ гэхээр манай энэ өртөөнөөс энэ талын өртөө рүү явах галтарнууд энэ хоорондын замаар явах нь шүү дээ. Тэгэхээр ингээ хоорондын замд эсрэг чиглэл хоёр галтыг зөрж явах нь шүү дээ. Энэ замаар нь чотны галтарыг явж идэг бол энэ замаар нь эсрэг чиглэл ничотны галтарыг явдаг. Тэгэхээр хоёр хоорондын замтай үед бол ингээд нэвтрүүлэн үрж чадвар айгүй сайжирдаг бол манайд бол нэг хоорондын замтай учраас ганцхан замтай. Тэгэхээр ингээд чотны галтарыг явж байгаа бол өөдөөс нь бид нар ямар ч галтарыг явуулж болохгүй. Нөгөө чотны галтарыг аль нэг зам дээр оруулж хүлээж авсны дараа зөрүүлээд ингээд явуулдаг бол хоёр хоорондын замтай үед бол нэг хоорондын замаар нь чотны галтарнууд явж идэг бол нөгөө хоорондын замаар нь эсрэг чиглэл ничотны галтарнууд явж идэг байх нэ. За тэгтэл
Энэ тэгэхээр ийм орлох тохио бол байх ёсгүй байх нь шүү дээ. Энэ 5 ламптай орлох тохио байхгүй. Гэхдээ юу ах нь шүү дээ. Энэ хоорны зам жишээлбэл зуны цагт их засварын ажил хийгээд 10 хоног одоо их засварын ажил хийгээд галтар нь явах боломжгүй тохиолдолд энэ хоорондын замаар ч одоо ничотны галтрыг ээлжлээд явах нь шүү дээ. Тэгэхээр энэ төлөв өртөөнөөс ирсэн чотны галтрыг энэ өртөөнд оруулахын тулд ингээд чэдэгээд нэмэлт дополнительны буюу нэмэлт орлох тохиог энд байрлуулж өгдөг. За тэгээд юу дохионууд бол ингээд замынхаа баруун гар талд байдаг. Энд галтрыг ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ галтрыг зориулсан дохиоч замынхаа баруун гар талд байдаг бол ганцхан нэмэлт орлох тохионууд замын зүүн гар талд байдаг. Яг үл уул нь энэ дохиоч харъя энэ тусгаарлах үйлрийн харалт энд байх хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл энэ хоорны замын энэ барыг залгаа хэсэгт бол ингээд энэ дунд нь ингээд дохио байрлах зай байдгүй учраас ганцхан нэмэлт орлох дохио чэдэ эндэ дохионууд замынхаа зүүн гар талд байдаг. Бусад оруулах гарах дохионууд дандаа галтрны замын хувьд бол явх чиглэлийнх нь баруун гар талд байдаг байх нь шүү. За ингээд орлох тохио хоёр талын орлох тохио байна. Энэс цаашаа хоорондын зам болж таарлаа. За тэгэнгүүт одоо энэ 6 замтай байна. За тэгэнгүүт ингэн нөхдүүдээ зам болгоны хоёр талд ингээд тусгаарлах үзүр байрлуулна. За энэ нэг ингээд нэг дээр нэг жижигэн зураастай нэг босоо шугам одоо жижиг энэ одоо зураас үтх бид нар маань одоо тусгаарлах үзүр зам болгонд хоёр талд нь тусгаарлах үзүр байгаа. Тэгээ энэ тусгаарлах үзүрүүд маань зарим нь ингээ хоорондоо ойрхон, зарим нь нэлээд зайтай байгаа. Тэгэхээр энэ одоо юунаас хамаардаг вэ гэхлээр энэ тусгаарлах үзүрүүд хязгаарын шонгоос тодорхой зайд байрлуулдаг. Хязгаарын шон гэдэг нь одоо энэ дээр байна. Энэ одоо ингээ сумын шилжүүлгийн тусламжтай энэ зам ингээ хоёр салаалж шít. За тэгэхээр энэ салаалж байгаа хоёр замын тэнхэлгүүдийн хоорондох зай 4100 мм болсон газар хязгаарын шонг байрлуулад тэгээд энэ аюул чухал тэмдэглэгээ байх нь шүү. Дараа нь хэдүүлээ бас энийг ярина. За тэгээд энэ хязгаарын шонгоос 3.5 м зайд бол энэ ингээд тусгаарлах үйлрүүдэд байрлуулад за тэгээд энэ замын тусгаарлах үйлрүүд энэ хязгаарын шонгоос 3.5 м зайд энэ талын тусгаарлах үйлрүүд энэ хязгаарын шонгоос 3.5 м зайд за ингэснээр 6 дугаар зам маань альнаас айл хоорондоо гэхэлэр энэ тусгаарлах үйлрээс энэ тусгаарлах үйлрийн хооронд 6 дугаар замын одоо бүрэн урт байгаа ах нь шүү хүмүүдээ. За тэгээд энэ тусгаарлах үйлрээр байрлуулсныхаа дараа тэрнийхээ аралдаа ингээд дохионууд байрлуулна. За тэгэнгүүт одоо юу байна? 6 дугаар замын хувьд бол энэ ганцхан чиглэлд сум байна гэдэг чинь ийшээ чиглэл сум байна гэдэг чинь 6 дугаар зам дээр зөвхөн чотны галтрыг хүлээж авах нь шүү. Одоо жишээлбэл доотлын 4 дугаар зам дээр хоёр талаас сум байгаа. Энэ хоёр талаас сум байна гэдэг чинь энэ 4 дугаар зам дээр чотны талаас ч галтрыг хүлээж авч болно. Ничотны ч галтрыг ийшээ оруулж болох нь шүү. Харин 6 дугаар зам, 2 дугаар зам зөвхөн чотны галтрыг хүлээж авна. 1 болон 3 дугаар зам дээр зөвхөн ничотны галтрыг хүлээж авна. Харин 4 болон 5 дугаар замууд дээр бол хоёр талаас нь сум байна гэдэг чинь аль талаас нь талын галтрыг одоо энэ дээр хүлээж авч оруулж хүлээж авч болох нэ. За энэс хамаараа тэгээд одоо гар тохионуудаа байрлуулна. Энэ бол одоо Оросын төмөр замын гар тохионууд байна. Гар тохионууд ингээд дөрвөн тэгээд шонтой шонгуугээд хоёр янз биш шүү дээ. Энэ шонгуу тохионууд нь ингэн шонтой тохионуудыг ингэж байрлуулдаг байх нэ. За тэгээд энийг хэдүүлээ ирэхээр ч үзье. Одоо хэдүүлээ энэ нэрээ сумуудаа нэг хальт ирчээ. За энэ сондгоо талаас ярий да хүмүүдээ. За энэ тэгш талаас нь ярий. За тэгэхээр одоо ингээд энэ сумууд байж гэн. За энэ хоёр тэгээд энэ хамгийн захаас орол дохио талаас сумуудаа дугаарлана. Тэгэнгүүт ингэн нөхдүүд энэ өртөөний маань яг ингээд гол тэнхлэг харалтаа бол ингээд өртөөний байр зорчигчийн байр байдаг. Энэ зорчигчийн байранд бол энд галтрын суух зорчигч нар орж ирээд нөгөө билетээ худалдаж аваад хүлээгээ суудаг, хүлээлгийн танхимтай мөн энд юу ах нь жижүүрийн өрөө гэж байгаа. Энд одоо бидний СЦБ-гийн механикийн өрөө гэж байгаа. Энд өртөөний даргын өрөө гэх мэт ингээд юм зорчигчийн байр байдаг. Энэ маань тэгэхээр өртөөний яг тэнхлэгийн ихвчлийн өртөөний тэнхлэг одоо замуудын ингээд тэнхлэгийн голд байдаг бол тэгэхээр энэ талын бэлчрийг биш үү тэгшүүлчэр гэж байгаа. Тэнхлэгээс одоо энэ орлох тохио хүртэлх чи орлох тохио хүртэлх энэ бэлчрийг тэгшүүлчэр гэж байгаа. Яагаад вэ гэхэлэр энэ талд чи орлох тохио байгаа. Чи орлох тохио талтай энэ бэлчрийг тэгшүүлчэргээд одоо орсоор болохоор чотны бэлчэр гэдээ явчих нь чи үсгтэй учир чотны бэлчэр монголоор тэгш
монголоор тэгш бэлчир. Тэгвэл энэ талын бэлчир бол ямар бэлчир байх нь вэ? Энэ ор тохиолтой талыг бол сондгой бэлчир гэж үздэг байх нь шүү. Ничотны бэлчир гэж үздэг байх нь шүү. Тэгэхээр тэгш бэлчирийн сумууд тэгш тоогоор энэ 2 4 6 энэ 6 8 10 12 14 16 18 гэдэг ингээд тэгш тоогоор дугаарлагдж байгаа бол сондгой бэлчирийн сумууд бол энэ ингээд 1 3 5 7 9 11 13 15 17 гэж сондгой тоогоор дугаарлагдана. За тэгээд ингээд харлуулсан байна. Энэ жил 12 дугаар сум ингээд шулуун байдлын дагуу харлуулсан байна гэдэг чинь энэ харлуулсан байдал нь энэ сумын хэвийн буюу нэмэх байдлыг зааж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ 12 дугаар сум нэмэхтэй байх юм бол эндээс ирсэн хөдлөг бүрдгүү ингээд шулуун яваад энэ зам руу орж ирнэ гэсэн үг. Хэрвээ бид нэр эндээс ирж байгаа хөдлөг бүрдгүүнийг дээдлийн замууд руу оруулъя гэвэл 12 дугаар сумыг хасгад шилжүүлж өгнө ш. Хасгад байх юм бол дээшнээ явна, нэмэхэд байх юм бол шулуу явна. Энэ дараачийн хэдэ 18 дугаар сум нэмэхэд байх юм бол энэ хөдлөг бүрдгүүн чигээр яваад энэ 6 дугаар зам руу орж ирнэ. Энэ нөгөө галт тэргээ бид нар энэ 4 дугаар зам руу оруулж ирэх гэвэл 12-ыг хасгад 18-ыг хасгад шилжүүлж өгөх юм бол ийшнээ галт тэрэг орж ирэх жишээтэй. За тэгээд эдгээр ингээ харлуулсан байна гэдэг чинь дандаа цахилгаан төвлөрүүлэлтэнд орцсон. Цахилгаан төвлөрүүлэлтэнд орцсон гэдэг чинь энэ сумуудыг энэ сум болгоны хажууд нөгөө мотор бүхий цахилгаан шилжүүлэгчийн хайрцаг байж байгаа. Сумын цахилгаан шилжүүлэгч гэдэг юм байж байгаа. Тэгэхээр энэ жижүүр, энэ цугаа жижүүр бол нэг товруу дарангуут л энэ сумууд чинь аль сумыг гуйлгаж байгаа. Сум болгон өөрийн товруутай 18 дугаар сумыг гуйлгаж байгаа бол 18 дугаар сумын товрнуудыг энд дарахаар энд мотор ажиллаад энэ сум гуйна. 12 дугаар сумын товрууд дарах юм бол 12 дугаар сумын дэргэд байгаа цахилгаан шилжүүлэгч дотор байгаа мотор ажиллаад 12 дугаар сум гуйваад эхэлнэ. Гэх мэт одоо ингэж дугаарлаж яддаг байх нь шүү. За тэгээд энийг хэдүүлээд дараачийн практикийн хичээл дээр одоо маш тодорхой үзнэ гэдэг одоо энийг ингэж хэдүүлээ. Орхидо. За тэгэхээр одоо ингээд хэдүүлээ яасан шүү дээ энэ ер нь үл энэ тусгаарлах уулзруудаа ингээд байрлуулна. Тэгээд тусгаарлах уулзруудаа харалдаа ингээд оруулах тохионууд энэ замуудаас энэ олон улаан шар ногоонтой эдэр гарах тохионууд энэ үсгээр тэмдэглэсэн маневрын тохионуудаа ингээд байрлуулад ингэснээр одоо галт тэрэг хүлээж авч явуулах боломжтой болдог.